Сайн байцгаана уу үзэгчдээ. Тэнгэрийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочноор Монгол Бөөгийн нэгдсэн эвлийн дээд цэцэн гишүүн, Монгол Бөөгийн тэргүүн удган Тайчууд авгийн Пүнхүүгийн наран гэрэл удган маань оролцож байна. За танд энэ өдрийн амар амгалан айлтгая. Манай үзэгч олонд өөрийгөө танилцуулна уу? Би бол Баруун Зүгийн аймгаас гаралтай. Гой Алтай аймгийн Бугцсанд миний аав төрсөн. Миний ээж Цавхан аймгийн Цагаан чулуутад төрсөн. Би 1972 онд Цавхан аймгийн Цагаан чулуутын Наран тонт гэдэг газарт би төрсөн. Тэгээд одоо бол Улаанбаатар хотод амьдарч сууж байна. Мөнх тэнгэрийн үйлд хэдийд хэрхэн яаж орвоо? Бас энэ хүмүүсийн ингээд яриа хөрөө аваад явж хахад хэцүү бэрхтээ замыг туулж иж энэ мөнх тэнгэрийн зам урд орсон байдгийн. Таны хувьд одоо яаж яваад энэ мөнх тэнгэрийн сайхан зам үйлдээ орвоо? Яаж энэ сайхан заяач онгодуудтайгаа холбогдвоо гэдгээ манай үзэгч олонд сайхан ярьж хөөрөлдөөд өгнө. Би 9 настайдаа анх би хаа удаж эхэлсэн. Тэгээд нэг манай нутгийн Хуйлгаан гэдэг хүн маань одоо ингээд энэ хүн тэнгэрийн улаач болох юм аа гэж айлтаад. Тэгээд тэрнээс хойш ахиж үзүүлж хараалгүй явж байгаад мөн л 8 дахь анги төгсдгийнхөө жил бас унж татаад одоо ингээд учир нь олдохгүй өвдөөд. За тэгж явж чаад юуны Хөвсгөлийн удган Батбаяр гэдэг удгантай танилцаад тааралдаад тэр хүн маань намайг онгод тэнгэртэй хүн байна гэд гэрт минь нэг онгод босгож өгд юм байна. Батбаяргаа онгод маань энэ онгод байгаа юм. За тэгээд Батбаяргаа босгож өгөө. Тэрнээс хойш Батбаяргаатайгаа эргээд холбогдгүй. Олдож ингээ олддгоо ахаал унж тацаад эхэллээ. Тэгээд би бурайдаар боссон. 2000 онд бурайд багштай. Тэр маань Булган аймгийн Худаг өндөр сумын уугуул иргэн Чингис гэж. Ингээ багш маань надад 3 жил уугийн минь сайхан төвчтөж өчөө. За одоо ингээд энэс цааш миний хөө одоо юу яах вэ? Дарахттай уг барилцаж одоо цаашаа залуулаарай гэж хэлээд багшийн маань одоо миний өнөөс хойш барьсан багш маань Чулуунбаатар гээд Хөвсгөлийн цагаан уурын хүн би. Цэгмэдийн Чулуунбаатар гээд ээжийн цэгмэд гээд энэ хүн маань одоо хүртэл би багштай Чулуунбаатар багштай шав гэж явдаг. Манай багш маань их сайхан зан үйлийг бол цаашин зааж сургаж өгсөн. За би ингээд хоёр багшийнхаа гэр бүл болон хоёр багштай айгүй их сайхан намайг сайхан төвшин улаач болгож өгсөнд баярлалаа. Та бүхнийх нь ажил үйлс улам сайхан өөдрөг байж мөнхө хөх тэнгэрийн заяа бүхний улам сайхан дэвшиж дэлгэрэх болтугай гэж шавн өрөөгөөд одоо та бүхнийхэн чин сэтгэлээс холбож өгсөн энэ ариун сайхан хүмүүсийг цааш нь чин сэтгэл ариунаар авч явах юмсан гэж зүтгэж явна да. 2000 онд бол бөө энэ тэнгэр шүтлэг бас нэг их дэлгэрээгүй байсан гэж би бодож байгаа юм. Анхдагч одоо яг буухаа болоод нэг цөөхөн хідэн хүмүүс онгод тэнгэрээ авсан ийм үе байсан. Одоо энэ дунд бас хөлөө олохгүй бидчихэл хэцүү бэрх үеч байсан байх, сайн сайхан ч үйлүүд байсан байх. За тэгээд ингээд явж байхад танд одоо ямар хуу замаар ингэж яваад л амьдралаа ч нэг алдаад онцхгүй юм шиг энэ мөнх тэнгэрийнхээ онгод тэнгэрийг бас нэг хэртэйчгүй сэвтэйчгүй юм шиг гэл явхад бас хэцүү бэрх үед байсан баха. Энэ яг 14 жил таны хувьд эргээд ингэ санахад ямар хуу он жилүүд өнгөрвөө? Би бол айгүй их бэрхшээлийг тасан. Яа тэгэхээр маш олон хүн дээр очиж ухтай ууггүй, онгодтой онгодгүй гэж ингэж үзүүлж авлаа. Тэгээд сайхан багш нарынхаа буян заяагаар ингээд өдөө хүртэл ингээд явж байхдаа амьдралын минь ах дүү минь одоо миний тэр бүх арын асуудлыг бол миний ээж аав ах дүү нар хариуцж авч ялаа. Тэгээ би бол энэ төмөн олны сайхан үйлсийг чин шодрог сэтгэлээсээ хийж багш нарынхаа тэр сайхан өгсөн цагаан гэгийг сэвтүүлэхгүй юмсан гэж их хичээнгүүл одоо хүртэл бас хичээж л явна, бас амьдралдаа суралцж л явна. Баярамтмаар үеч их гарч ирсэн хэцүү бас үйлчсэн байлаа. Тэгээ яг хүнд хамгийн их хэцүү юм юу байд юм бэ гэдгийг л мэдэрсэн. Тэгээд юу байд юм бэ гэхээр онгод тэнгэрийн хэлсэн үгнээс зөрхөл айгүй хэцүү байдгийн байлээ. Яа тэгэхээр би бол өөрөө их саваагүй ч гэх юм уу
гинэн томоогүйч гэх юм уу эдгээр залуу байсан болооч тэр юм уу заримдаа онгодынхон хэлсэн үгс зөртөг байсан. Зөрж би нэлээд хэд одоо цохиулж унааж байсан тал бий. Гэхдээ бас хүн бөөлөх тусам өөрийнхөө тэр хийх хишгэх үйлдэлийн анхааралтай илүү их сэрэмжтэй болдгийм байна гэдгийг би одоо бас мэдээд байгаа. Тэгээд энэ сайхан одоо Тэнгэрийн их сайхан улаачууд их олон гарч байна. Бас над шиг савгуудад гинэн томоогуудад ингээд алдаж интхүүдээ гэж одоод болж өгвөл онгодынхоо өгнөөс бити их зөрөөрээ таалаж нийцүүлээд чадан ядан хийж агараа л гэж хэлмээр байна да. Мөнх Тэнгэрийн зан үйлийг хийгээд явж хахад их сайхан эдлэг шидлэг гайхалтай үгээр хэлхийн аргагүй сонин сайхан тохиолдлууд зөндөө байдаг л да. Бас таны амьдралд бас яг одоо өөрийн чинь шалтгааллахгүйгээр онгод тэнгэрээс шалтгаалсан ч байж болох юм уу, тийм бүр нэг үгээр хэлхийн аргагүй эдлэг шидлэг гайхалтай тийм зүйлүүд аймаа арч юм шиг эсвэл их сайхан бахархмаар ч юм шиг тийм юм тохиолдож исэн бол хөндөд ярьж хөөрөлцөн үү? Би анх удам болоод бариад би тэгэхэд айгүйх их айжсэн. Яагаад тэгэхээр тэр олон зулцхан моднуудыг таслаал ингээд би онгод тэнгэр авах гэж байгаа тий. Энэ бүхний юмнууд би одоо ач буйны нөгөө онгод тэнгэр гээч юм ирдэг болов үгүй болов гэж их айжгаад. Тэгээд багш маань их сайхан чадaltaй хүн. Ингээл намайг сайхан түшээд тэр онгодыг ингээд залаалах гэж хахад багш маань тэгээд за чи тэр уулыг хардаа гэд. Ингээ уулыг ингээ харсан чинь тэн дээр нэг зарим бөөлж байгааз гэд. Би харахгүй нагшаа гэлсэн чинь одоо хар гэлсэн чинь нэр айгуу тийм тод хөх хөнгийн хувцастай зайраас амар ингээл бөөлждөг аахгүй. Тэгэл бөөлөд нэ харлаа агшаа гэлсэн чинь за энэ бол танаа буурлаа. Тэгээд чи оруулал байвал бай. Тэгэл би бүрээд ч аягүй нүсэр хувцастай үүлэн хоргоогоо амар том төмрөн малгай өмсчихэн тэгэл аягүй олон ингээ юм ингээл зүүчхэн тэгээд монгол хуталтай гүн эсвэл манай багш готлаа тайлж айл би ингээл гүйжсэн. Ял имэлийн ингээл унж тусаал тэгэл тэнд миний ах トゥ амар садан ээж маань ээжийн дүүнер маань ингээд ээжсэн. Тэгэл зарим бүр миний хурга ах хүртэл уйлжсэн. Ингэж тамлаад тахтай ингээд тэгэл ингээд ээжсэн би яг ингээд яг тэр үед л миний багшин шидэсэн л да. Ингээд үүлэн дээгүр ингээд хөв шиг болоод онгод минь орж ирж ирсэн. Тэгээд би яг тэр хэсэг дураа тасарсан. Тэгээд яг дараах нь ингээд тэр бичлэг бэсээ одоо манай дүүнертэл байгаа ах. Тэрний яг хэсүүд ингээд хоёр давхар солонготой. Тэгээд аюу сайхан зөөлн намраа ороотой ингэж онгод авчлаа. Энэ бол миний багшийн ээжшээд байлаа. Тэр Чингис гэж хүний ээжшээд байлаа. Тэрний багш сайхан цэрэнд орж гэж бас нэг зайран байсан. Багш маань одоо багшийн минь багш маань ингээд энэ хэдийнхэн тэр сайхан буян заяагаар ийм сайхан онгод тэнгэртэй 3 жил золголдоод ингээд дахлах тайлан хийгээд ингээд явж байтал багш маань за одоо ингээд дарахад ёстой орохгүй миний хөө багшинт ийлэхгүй нэ гэд Чулуунбаатар гэдэг одоо энэ багшийн маань зааж өгөөд за энэ хүн айгуу сайн ноён нуруутай. Тэгээ энэ хүн дээр л миний хөө шай оргоод гисэн. Тэгээд би Чулуунбаатар агштараа очиод Чулуунбаатар агшийн минь ихнэр лав гэрд ингээд ихнэр нь бас удган хүн ингээд энэ хоёр маань намайг бас өдий хүртэл бөөцөөлээд бас сайхан зам мурыг заагаад ингээд явж байхдаа би бас Чулуунбаатар агштайгаа агарыг тагсан. Тэгээ ингээд агарыг тахлаа. Тэгээ агар маань надад тийж цэнхэр хөлөгтэй хар хилэн морины өргөлтэй ирээрээ гэж хэлдэг. За ингээд цэнхэр гэдэг би бол цэнхэр машинаар очисон. Замдаа их л барта саадыг тэгэлж явсан. Манай багш бас тэрийг зам бартагийн цасаж их сайхан авч явсан. Тэгээд очиод ингэсэн чинь одоо яг тэрд цас цударгантай юу цод болсон гэд морь сор байхгүй одоо нараа морио зурхна гэдэхгүй юу. Тэгэхээр багшаа байгаль юм шиг байна гэж хэлчихгүй юу. Одоо ясал гинэн хүний ясал. Тэгээ очисон чинь багш маань ингээ бид нэр яг агрын өвөр тарсан чи агар хайрхны бас тэнд нэг улаач хэлсэн. Тэдний адуун дотор нөгөө сэтэрлэх хар даах маань байна. За нөгөө манай багш бол настай хүн шүү дээ. Тэгээд за нараа өөрөө бугаалтаад байр гэж байна. Би яаж чадах юм бэ? За жилд сэтэрлэх жоон ч өөрөө байрал гэдэг л. За яана гэж хэл багш маань за яхаа өний хүнээр бариуллаа. Сэтрийг багш маань татлаа. Тэгээ намайг надаар хариулгаад багш маань сэтрийг татсан. Яг сэтрийг татгаад бид нэрээ ард бас солон гарч ирсэн.
Тэгээ би бодсон миний баш нараа их тийм солонхын 7 хоног шиг гийсэн мөнх хөх тэнгэртэй тэнгэр шиг цэлмийг өөжм хүмүүс надад таарсан юм аа. Миний өвөө бол их ичтэй шидтэй хүн байсан гэж бас ярьдгийн. Би бол өвөөгөө бол цус үзхаагүй. Манай өвөг тайж авахтай дамб гэж хүн бий. Гой алтай бууц сумд байсан. Тэгээд манай өвөө болохоор ер нь тэр үед л байсан юм шугаа. 120 унтай тийм гэртэй. Тэгээд одоо хүртэл тэр буурин найдаг би очиж үзсэн. Тэнд нь нүдний булаг гэдэг ингээд аршаа урсдаг юм байлээ. Тэгээ өвөө минь их хоржонтой хүн байсан байх гэж би боддоо шүү дээ. Яагаад тэгэхээр манай өвөг энэ хөх хотн явж исэн чинь бариад авсан юм байна л да. Их юм үзэж хардаг гэд байцаач гэсэн юм л да. Танаа ихнэр их би муутай юм байна. Одоо яг надаар янзлуул гэж хэлсэн гинлээ. Тэгэхээр нөгөө хүн чинь бол амар гайхсан. Айгүй олон хүнээр эхнэрээ үзэлсэн. Эхнэр нь их муу ухаангүй байсан гинлээ. Тэгээд манай өвгөр эхлээд ингээд суудсан. Манай өвгөө сууц барьдаг хүмүүс. Тэгээд ингээд суудсан ингээд бариулсан чинь манай өвөд л яг дэ хөрх юмт ингээд мэдгүй ч гэж утсан юм уу? Авчил уцал бариулд юм ээ л да. Одоо тэр хаттууд гэсэн чинь барьж үзэнгүүтээ одоохондоо яргаа модон ширээний хөлийг барих гэж ирээгүй би гэж хэлж ирсэн юм лээ. Тэгээд тэгэхээр л нөгөө чинь салгаал ахаал нэг юмд уйсан юм байна л да. Тэгэхэд манай өвөө дахиад үсэн чинь дөрөв нүтэ халтар гүлгийн хөлийг барихаас байгаагүй үзүүлэл болиод байл. Амар ширүүн дөрөв хүн тэгж хэлсэн гэн. Тэгээд нөгөө хатныхаас чинь энэ хүнийг би 3 хүн тун имээр босгоно гэж хэлээд тэгээ 3 тунгаар босгосон. Тэгээ манай өвөг Монгол руу явуулахдаа морин нөгөө тимэн дээр ингээд явуулсан. Тэгсэн чинь манай өвөө өөрөө юм сүүжин хөөрхтэйсэн гинлээ. Тэгээд нөгөө хамаг юм бич им таан бүх юм ингээ хураад тасан л мөнгө төгрөн. Тэгсэн чинь за би ганцхан юм гоё. Хөөрг юм л өхөлтэй чи. Өшөө надад юу ч яхаа бүгдийг нөгөө игээд ингээд өгөөд өвөө минь гарсан гэлээ. Тэгээд нөгөө тимэн дээр яг тэр сүүжин хөөргөө ингээд илгэнтэй ингээ наад. Тэгээд манай өвөө нутагтаа ухаангүй ирсэн гэсэн. Тэгээд дараа нь ухаан ороод тэгээд их л тийм хоржонтой хүн юм байна гэж би өвөөгөө боддгийн. Тэгээд ийм л хоржонтой хүний өөр болохоор би заримдаа бас хүн юм хэлээр жоохон хоржигнох гээд байдаг. Тэгээ өөршөөгөөрээ магадгүй зарим нэг юм дайжигнаад хэлжсэн байж магадгүй. Тэгвэл манай их хурц хүн. Би өвөөгөө их бахархдаг. Их сайхан юмыг таньж мэддэг. Тэгээд тэр ихтэйгэл тэр нутагтаа Баян цогт гэдэг айлынхаас 1000 ату малта тийм айлаас нэг одоо танахаас нэг хөлөг унаа авъя гэж хэлсэн юм гэлээ. Тэгэхээр манай өвөө очиод унаа авъя гэж хэлж л дээ. Тэгсэн чинь нөгөө за яг нөгөө нутгийн хөшчөл их би минь танд гэж тэг гэж. Чи манай өвөө өдөжсэн тийм хамуутай шар дааг авъя гэсэн юм л дээ. Тэгсэн чинь манай өвөг тэр цогттай ажиж тийжээс чи очиж юм тань хийж хитрхи бие одод үтцсэн. Тийм аваад тахтай яадгийн гэсэн гинэ. Тэгэхээр яг энийг л авъя. За чи энийг л онд оруулчаарай гэж хэлсэн гэсэн. Тэгээ нөгөө онд ороод хавар нь манай өвөө очиж авч гинэ. Тэгээд их том гэртээ тэр 120 хантай гэртээ л нөгөө юугаа даага оруулаад ингээ бөөцөлөл. Тэгээд их сайхан хурдан хөлөг болсон юм гэлээ. Тэр нь өөрөө хаанч хүргэж өгдөг. Тэгээд өвөр Монголоос ухсаа гаргалуулсан те тийм хурдан хөлөгтэй тийм хүн байсан. Их сайхан утч маарам хүн байсан миний өвөө. Тэгээ яг гой алтай нутагтаа бол би одоохонд бол нэг их сүртэй дахилга тайлах хийж үзээгүй. Ягаад тэгэхээр баг балчаар байхад минь аав минь өөд болсон. Гэхдээ аав минь ах дүүнэр тэнд байдаг. Намайг нодлон 100 аваатсан нутагтаа. Тэгээ би бол яг чадлынхаа хэмжээгээр өвөөгийнхөө халуун гал голомтод тэр сайхан 120 хантай гэрийнхэн гал голомтыг ариусгасан. Тэгээд тэр жилдээ нутаг нь их сайхан гарлаа гэж сонсоход би их баяртай байсан. За ингээд ээжийнхээ нутгаар би олон явсан. Тэгээд богд очирвааны хүртэл дахиж явлаа. Тэгээд богд очирваанаа дахтаа би хөвгтэй юм болж байлаа. Яг тэгэхээр шинхэн унтган байсан. Багш маань цуг явна гэжсэн би юу боллоо гэж богд очирваанд очихгүй би бороод хүнстэй амжихгүй гэд ингээд үлдчихдэг юм байна. Тэгээд би чинь нус нөлөмсөндөө хотголдоол богд очирвааныг 7 хоног дотор дахиж ир гэж хэлсэн. Тэгээд бид 7 хоног дотор ямаа бэлтээд богд очирваан руу явлаа. Ойртох тусам би айгаал уйлаад байлаа. Тэгсэн чинь миний эмээ 90 гасан сайхан өгшин байсан. Одоо тэнгэр энэ хавар тэнгэр хайлсан л да. Ээж маань эмээ минь. Тэгээд
Эмээ маань надад төрсөн нутаг үл хийчих авдаг юм аа миний өр. Алцахгүй яваад ир гэд хэлсэн. Үнэхээр нутаг минь намайг үл хийчих авсан. Гэтэ ээж минь эмээ минь мөнх тэнгэрээс харж байгаа. Охин ямар ч хэлсэн мөнх тэнгэрийнхээ өвөл үсийг ариун дээд авч явна л гэж боддог. Та нарынхаа тэр сайхан өвийг сэтгэлдээ шингээж та бүхнийхэн ариун зүсийг дээдэлж явна. Яагаад би уйлах болсон бэ гэсэн чинь надад нэг хүн ингэж хэлдэг. Отхон тэнгэр ингээл хүлээгээд авах юм бол өөрөө сайхан ингээл билийгээд цасаа харуулаад ингээл айгүй сайхан байж идэг гэл ингээл хэлсэн чинь эхлээл айгүй сайхан ингээл харагдал байсан хгүй. Ойртох тусам ингээл харагдал би ойртох тусам айгаал төгшөөл ингээл явж байгаа юм чинь. Тэгсэн чинь яг ингээл отхон тэнгэрийн 20 муу дагаал ороод ирсэн чинь цас бодраал бороо ороод ингээл ирт юм байна уу. Тэгэл ингээ манам татчихгүй юу. Тэнгүүт л би уйлж эхэлж байгаа нөгөө би одоо дахиж чадахгүй юм байна. Ягаад тэгэхээр манан татчлаа, хөшгөө хаачлаа. Би дахиж чадахгүй юм байна гэл ингэсэн чинь ээж маань, ах маань намайг зорж болоод юу гэдэг тийм миний охиныг сайхан хүлээгээд аавна гэх. За тэгэл яг би бороод ёсоор асан болохоор дахил зулаа тавилаа. Тэгээд тэр шөнөө ингээ өвдөд татсан цастай хонлоо. За тэгэл би өглөө босоод ирлээ. Өвлөө хаачихсан, өшгөө татсан манантай, амар их цастай. За ингээл дахилаа эхэллээ. Тэгээ бөөлөд эхлэв. Тэгсэн чинь онгод маань ороод заа ингээд төд удахгүй ингээд цас хайраад нар гарнаа гэл ингээд хэлсэн гинэ. Боод усан чинь цас маань хайлчсан, нар айгуу сайхан гарчсан. Нар зөв тойрол бороо орол ингээд айгуу гойсон. Орой хараа бүрийн цагаар яг ингээд зүүн ингээд ингээд машин цагаангийн одоо аваар нэг хурцгийн цагаангийн газараас гарсан байхгүй юу. Тэгэл хөөх тэр юу вэ гэсэн чинь эхлээд бид нар машин ирж байгаа бол харахад тэр очир онлоод тэгж машин гарахгүй шүү дээ. Тэгээд тэр бол яг газараас тийм сайхан гэгээ гараад тэгээд маргааш өглөө ингээл би босоод ирсэн чинь нэг гоё нэг өвөл ингээд доошоо суугаад манан доошоо сууд яг ингээд мэндийн цагаан хадаг барьж байгаа юм шиг ингээд байжсэн. Тэгээ бид нар хөөх ямар гоё юм бэ. За тэгээд Бадар хундаг ингээд сайхан хундаг байдаг. Тэр алшаан байдаг. За ингээд Бадар хундагныг би өөрөө очиж дахиагүй. Би өөрөө наа хөвөнд нь одоо бүр наад бэлдэн. Ах нар маань очсон. Тэгэл тэнд одоо яг л бид нар би бороод авсан чаха бороод ёсороо маягаараа ингээд дахлаа. Тэгээд би нааны дэш үсэ бэлдээл ингээл ус савдгаа дуудаал ингээд байжсэн чинь манай ах ирэл орой ирлээ. Тэгээд тоо сайхан юм үнслээ. Юу улсын тахлаг гэдэг 6 сарын 22-нд би тахлаг гэсэн байхгүй. Тэгээд нэг ус маань ингээд бидэртэй л айгуу гоё олж ирээл. Тэгэл яг ингээд тол шиг болол тэн дээр бүх юм гараал. Тэгээд ингээд үүлэн дээр Монгол гэж монгол бичгээр ингээд бичигдэл их гоё улсынгийн дараагийн өдөр нь болохоор бас их сони болсон. Бид нар юу таксийнхаа маргааш нь авгаа очиад шалгадаг байхгүй юу? Хүлээж авбал эдэг авдаг аваагүй бол тутсан байна гэж. Тэгээ ингээд очиад харсан чинь бүр ингээд цэмбитл нөгөө ширээг минь аюу хэдэ мэд авчихсан. Цэмбитл нийдээд ганцхан дал байсан. Тэгээ тэр далын болохоор ингээд бүр аюу сайн ингээд мүлччихсэн байсан. Тэгээд бүх юм сайхан авч идэ тахлах хэлнэ. За ингээд онгод маань хэлсэн эргэхтэй хишгэ аваарай гэд. За хишиг маань солонг татаж бууж орж ирсэн. Гэхдээ тэр айгүй явсалтай хүний гавлаас. Тэгээ би айгаа шижиглээд аудгүй. Онгодоо загнуулаад тэгээд нэг юм болж тэр аюу хэн гавлын ясан авсан. Одоо надад тэр гавлын ясан байдаг. Би одоо шинэ залуу зарим удагдуудаа юмыг холоос ши ойроос хай. Юмыг өөрөөсөө хай. Та нарын бүх мэдээлэл та нарын дотор байгаа шүү. Тэгэл одоо манай шавнар ч гэсэн багшаа би тэггүй. Багшаа би энэ болохгүй байх гэл ингэдэг. Тэгээ би хөөх амтууд эдэрт бас хэлдэг л дээ. Миний хөө айгуу чадaltaй их сайхан зайран бол. Их сайхан удган бол. Миний өвгийн бүх юм биентэй байгаа. Айгаад ахын байхгүй багш ингээд тэгжл хийлээд л шавнараа зоригжуулж яадаг. Надаар нэг хүүхд ингээ ээж минь би юм уу ингээл би хагаар ярж аваад ингээд хэцүү байна гэхээр өсрөөд орчлоо. Багш маань хоригдсан би орсон.
За тэг би өөрөө юм татдаг гэж ерөөсөө мтээгүйсэн. Яг одоо шинэ сургуугаа шинж тэмдэг штэ. Тэгсэн чи нэг бол усынхаа ажлыг хийчихэл орой ирсэн чи миний хөлөөр ингээл усан яар гарч эхэлт юм байна уу. Тэгэхээр би бузарчлаа гэл нөгөө угаачвал унтлаа. Маргааш өглөөдөөс нөгөө хөлний минь яар дээшилсэн байна. Айдгийм баацт. Багш руугаа уцтлаа. Багш маань за энэ ч намайг. Ямар юм ээж гэл. Ямар юм ээж чи тэр дэмээ юм хийсэн чи гэл ингээл загнаал. Тэгэл багш маань тэр загначаал хөөх юм хоёр хувцас аваад Чингис багш маань хүрээд ирлээ. Тэгээ манай багш төмөр улаатах 7 dag авахгүй. Намайг 2 удаа тургаал миний тэр яар алгалчихсан. Тэгээ би багшаар ийм агуу багштай би энэ багшаахаа энэ сайхан юм гэл хийж сурандаа гэж бодож явдаг. Тэгэл одоо хүртэл багшаагаа их боддог. Тэгээд багш маань их залуудаа их тэнгэр хальсан л да өөрөө бүр мэдчихсэн. Намайг тэр Чулуунбаатар багш руу холбож өчөөд өөрөө хэлчихсэн баха. За багш нь одоо ингээд шавийнхаа л үйлс заяа. Миний шавил одоо энэ үйлсэг те багшаахаа үйлсийг үргэлжлүүлж явна. Би газар дээр ганц шав босгоно. Тэр нь чи байсан. Их томоотой, их химик сенсор, их хүлээжтэй сонсол сур гэж ингэж хэлжсэн. Тэгэл би багшийнхаа тэр сайхан үгийг сэтгэлдээ тэгэл багшийнхаа тэр сайхан онгод болоод тун удахгүй буун гэсэн. Тэгээд одоо багшаагаа хизээ надаар борж ирэх болтоо л гэж хүлээсэн да. Гэхдээ нэг удаа ирсэн, эрэхтэй намайг загинсан. Яг бүрээдээрээ загинсан. Яагаад тэгэхээр би бас л их саваагүй хүн. Тэгээд нэг бүрээс шавтай инх баяр гээд. Тэгээд тэр инх баярыг босгохдоо би бүрээдэ дуудаж босгосон. Тэгээд бүрээдэ дуудаж босгосон чинь яг үү нэг багш маань түшсэн л тий. Тэгээд намайг загинсан. Чи бүрээд цусны хүн бишээ. Чи өөрийнхөө л чадвар усахгүй дураараа загнаж байгаа гэж нэг зэмлж орж ирсэн. За тэгээд тантай ингээд ярилцаад хөөрөө сууж хахад надад үнэхээр энэ сайхан тааламжтай байна. Тэгээд таны онгодын өргөөнд орж ирээд сайхан дүүрэн дулаахан энергитэй зөндөөл яриа хөөрөөг дэлгээд суумаар байна л да. Тэгээд одоо манай язгуур үндэсний маань язгуур шүтлэг сэргээд мөнх тэнгэрээ шүтдэг удган зайрдууд удам пунксаага залсан удам мөхсаанууд маш олон болжээ. Тэгээд мэдээж сайнтай муутай бид дуулдагдаж яригдаж ил явахын. Тэгээд энэ сайхан олон тэнгэр заяач улаачууд маань төрж жогоод би хувьдаа үнэхээр их баярлж талархаж хүлээж авдаг. Та одоо бас энэ олон сайхан тэнгэр заяач одоо шинээр өнөөдөрч тий маргааш онгодоо авж байгаа сайхан залуучууд байгаа л да. Тэд бүгдийг их эсвэл их айц хүүцтэйгээр тосч авдаг. Тэгээд нэг онгодын бариасанд ороод ирэхээр л одоо энэ зовлонгоос гарахын тулд өчүүхэн наан бодож энэ юм руугаа ороод идэг. Та тэгээд энэ сайхан шинэ удган зайрангуудаа ямар зөвлөгөө өгөх вэ? Миний бодлоор бол тий онгод тэнгэрээс хүн ол айгүй хөвдөж одоо айдаг л да. Гэхдээ тэнд айгаад ах юм байхгүй. Их бидэрн их айдаг тэгэл сандарна. Аль болохоор чиний удам мөхсаа, чиний аав ээж, тэ чиний өвөг дээдс, чиний ариун цусны хэлхээ. Тийм учраас их сайхан тайван, дөвшин нам одоо хүлээцтэй байх хэрэгтэй. Тэр сайхан юм мэдрэх хэрэгтэй. Дуудлага дуудах жахтал ингээд айгуугаа штэ. Одоо жишээ нь би бол алтан одоо миний онгод орж иж байгаа алтан сайхан дуудлага дуудахад надад тэр 9 сайхан цахир минь тийм ээ нүдэнд минь үзэгдээд биед минь ингээд мэдрэгдээд тэр сайхан адууны турхираа тий тэр сайхан омглон адуудын дуу хүртэл миний чихэн сонсогдоод яг тэгээ тэрэн дээрээ би ингээд тавих гэж яваа гэж бодгоор салхи хэсгэрээд ингээд тавих гэж яваа гэж бодгоор ингээд омгшил төрдөг. Тэгэхээр айгаад ах юм байхгүй. Чиний дуудлага хийгээ чи тэр дуудлынхандаа л урсаж ороод нэгдэж чадах юм бол чиний онгод тэгэл чамааг цааш нь залаал аваад явчихна. Тэгээд их холоос биш ойроос хайгараа л чамд байгаа мэдээллийг багш чинь зөвхөн багш нь бол та нар цагаан зам гэгээ татаж өгнө гэхээс ш чиний мэдээлэл чиний биед чиний чэйж чиний зүрхэнд чиний цуснд байгаа. Тэгэхээр чи тэрийг өөрөө ингээд дэлгэрүүлж гарга. Чи тэрийг мэдэрч сур. Омгш хүйд омгш. Тэгтээ бас нэг юм байдаг. Хүн бөөлөг тусмаа л өвдийнхөн сургааланд тийм ээ аясаараа ингээд дарагддаг байхгүй юу. Яа тэгэхээр хийвэтэй хийсгэлийн дүртэй хүн ингээд дагуулад явж байхад
үгийн цэгнэж хишгдлийн зөв харж ингээд явах хэрэгтэй. Угаасаа тэр бүхнийг онгод тэнгэр маань бидэнд мэдрүүлж хийлж сургаж өгдөг юм аа. Бид бүхэн одоо Нарангэрл удагны шавнар байна. Өнөөдөр манай багш маань бас бөөлгөтэй зан үйлтэй байсан. Бид хэд бас багшийнхаа зохиостай уулзах гад мөрөх гээд ирсэн чи харин нэвтрүүлэгт оролцож таарлаа. Бас их азтай байна. Тэгээ намайг Довгон Баяр гэдэг Баянгар аймгийн Галууц сумын харьяа тийм Нарангэрл удагныхаа Довгон шавнарын нэгэ. Нарангэрл багштайгаа холбогдоод 2009 оноос хойш онгод тэнгэрийн зан холоор орж одоо чадах чинээгээрээ зовсон нэгэндээ зовсон зон олныхоо зовлон нэмгэлж за тэгээ заяа буянгийн тэгшилж энэ одоо бас өөрийн сурсан мэдсэн багшаасаа сурж өвлж авсан эрдмээрээ багч болов олон түмэндээ тусааж өдийг өргөж явна. Тэгээ Нарангэрл удагны шав болсоор одоо 5 жилийн нуур үзэж байна. Тэгээ энэ багшаар одоо бахархаж явдаг, сурах зүйл их байдаг аа л гэж бодож явдаг. Тэгээд та бүхэн мөн тэнгэрийн үл энэ бөөхөө зан үйлэн шүтэж уул усаа хайрлаж явбал Монголын маань заяа буюу өдөө байх болов гэж бодож явдаг хүмүүсийн нэг. 2008 оноос эхэлж шав болсон. Тэгээд багшийнхаа зан үйлийг дагаж олон сайхан уулсаар тахлах тайлах хийж явлаа. Тэгээд багштай энэ өдөө зэрэгтэй онгод тэнгэрийн үлийг залж явахад их тусдим болж хажуугаас минь харж дэрэгдээс минь түшиж явдагт маш их баярлж явдаг шүү багштай.
За таны эсрэг олж нарахын би талаа. дахухад. Ана ч юм юм дахухад. Өшөө. 자, 도로만은 정리하던 여기가는 아무것도 돌려란 조심하고 민자를 잡는다 마시거든요. 그냥 배가 하러 나오다. 그래도 바로 헛것이만 봐가지. 정말은 저 통을 속마셨다. 혹시나 샤님에서 있으면 아니, 난 아마 샤도 다 끓이는 거야. 맨날 나주. 하여튼 얘네 먹은 거 나오대. 나 라치 한 샷. 어서 그래 됐으면 아무도 말지로 다. 뭔데? 와이때는 다녀오지 다녀간다니고. 따라하면서 혼자서 가서 그래 됐으면 어서 그래. Одоо төмөн хонгор цангийн хаамиртан ярьдаг авдар гэж орчин цагийн сайхан үүртэй болоод тэр ярьдаг авдраа таны дуу яриа хөөрцөг хотлоороо сонсох 얼도도 선수대. 도문 олон ард шин зүдэрж байна. Та нарын гоншин өгчөж гоож. Хадаг өгчөж язарж байна уу дээ. За. Хөдөвч чинь зузаараад л байна. Сон жолон шууд минь ядраад л байна. Алрын шинэ газара хаа хамаагүй харагдаад байж болж байна уу да өчөд минь. 왜 우유 허거 덩그런 자야총. 남해는 유선 사르딘 여성. 그거 추우거든 그만은 대비. 아래 타그날 오들 때 아른 고른 사르가 여우돌 때 고른 사크를 몽글 한가 때 이만 호문 많이 대비가. 제가 좀 한것이 하시고 배. 하스야즈고라스 야들 팀 알을 타는데. 스트르치는 보던 그렇다 왜네 그거. 이틀치는 무슨 아니온데 그거하더니 그런 사람 스트르테를 그 사람 어떤 대실들 어떻게 못 쓰더니 다나씩 더러운 들어온 음식 찾았고 쇼단 기신 음식 해동 그샤 harch가 그니가 뭐지 저도요 막 몽고도 도문 거지 저는 어선 초천 울서도미네 일태베스 인 후게 인트르트 자와고 юм 울서도미 아다나니 비시간 오르 그래서 오르면 잉글리시 알다 이놈은 올라시 돈노디 니로다데 내는 사원 기게데 의절 통글 때 와석시야 말그래 뭐그 통글은 다 보고 우정 내는 통글 때 울서도미 야스는도 어lunch 일태 나한테 буртаж авсан цаг байхандаа. За, юунахан хурцуудмын сарын хэсүүнд. Уул хот очиж хийсэн үнэнтэй. Тэгээд боолгол хөөр цэглэхлээ өршөөгтэй хүүхэд юм. Би оон бураад биш. Би сагцсан биш. Би халах түн. Тэгтээ миний ураханаа сагчин бүрээ толгой хнаа орсоороод би хянзын хэрээр ярьж байна. Гохож байна дээ. Үй инээ өрөөшөд үй вада тушаймын хахав байна. Үй энэ сонгоодор хүүхэд минь эдабода байлгүй. Эдабода версаа. Та бүгдийнхээ төлөөд сонаа дээдсэн. Эдэгэнаа хүүхэд. Та минь шахан шургаалаа юу бүрийн буурлаа надад шинэ асуух өгдөө юу асуулгатай хүүхэд. Төмөн олон хонгор замдаа энэ Монгол туурхныхаа их хонгор замгуудад ацсан сугаалаа айлдаарэ бид чинь зов зүдэж байна дээ. Яаж авбал нэг заяа мөрөн төш байх юм болоо ад хонгор замгууд минь амин зуулах сайтай байх юм болоо хотоо дүүрэн мөр бүтэн элэг бүтэн байх юм болоо гэж та минь өрөөж мөнх тэнгэртээ даатгаж энэ ард олноо ивэлдэ багтааж хайрлаарэ дээдсэн минь. Шээд хүүхэдийн та бүхнийхэн аюун сайхан зонгоод
Үүлэн хөхөө тэнгэн хөхөө тэнгэртэй үүлэн хонгор заяа гэшин тушулж төмөн олныхаа заяа буйныг дээдэж түр сүлдийг нь ивэжин юсан хүнд тугандаан даатгаж хар сүлдэндэн даатгаж үе хөхөдөм зэдэ бүрэн нэгэн зүйл хэлэхтэй. За үүд хаалганаас нь эхлээд эвдэж өгч байна. Хойроос нь эхлээд хормоолж байна даа бүхэд минь. Инхээр буруулын хөлгөн хувааж дийлэхгүй нэ бүгэ. Хөлөд хүүхэн минь хөл холоо гэж хэллээ. Хашгичаад газар холовдаа гэж хэллээ бүмэн. Тэгэхээр би өнөө дүүлжин хөхө хасгаар нь гардаг юм болов би бургаж болно үсэ. Болно дээ. Аштай чахан үлсэж яваа юу та. Чумын чанар болж яв. За ингээд тантай сайхан халуун дулаан яриа хөөрөө өрнүүлээд дуусмааргүй дахиад л онгодын энэ сайхан яриаг хөрцөөд л баймаар байна. Гэхдээ манай нэвтрүүлгийн цаг одоо дуусах болж байна. Та тэгээд манай цэхэрлэгцээ үзэн суугаа Монголынхоо ард түмэнд ерөөлийн сайхан үгээ хэлээд хоёулаа ингээд нэвтрүүлгээ өндөрлөё. Гой алтай бугуц сум буюу гой алтаачуудаа мөн Цавхан аймгийн цагаанчуулуудын та бүхэнд юу сансан 9 хүсэлэн сэтгэгчлэн биелэж мөнх тэнгийн ивэдод жарган суугаарэ. Ажил үйлс чинь ариун өөдрөг бүтэж явах болтугай гэж өрөөё. Тэнгэрийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлөө. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай үзэгчдээ.